Сургуульд байхад шүдний имлэгт орсон юм уу? Тэрнээс хойш ороогүй юу? Тэгээ үүдээ 2 шүдээ яаж алдсан гинэ? Үүдээ 2 3 4 ч хэдэн шүдээ. Энэ заалаа бол За одоо өнөөдөр хоёулаа ийм хэлж байгаа байхгүй юу? Шүдийн янзлал наа таны. за Тэгээ хоёулаа одоо явъя. Замдаа тэгээ хоёулаа юм ярина шүү дээ тийм ээ. Яа хийдгээрэл юм. Энэ бичлэг бол ямар нэгэн тавилттай ч юм уу жүжиг мүжиг бол биш. Одоо юу гэдэг юм аа. Таныг одоо ингээд хоёр ерөөсө худлаа ярьж болохгүй байхгүй юу? Аа тэмээд худлаа ярих юм бол бит хоёрыг хүн үзгээ болчихно. Видео блог гэдэг чинь тийм өчтэй тоххой. Худлаа яриад гэх юм бол оо наадл ч худлаа ярьж байна гэл. Тэр одоо би танаас нэг асуулт асууна. Та тэр асуултанд яг үнэнгээр хариулна гэсэн үг шүү. За яа. Бараг 2-7 хоног өнгөрцөн байгаа байхгүй тий. чинь байна 14. 2-7 хоног бараг өнгөрөх хугацаанд та хэдэн удаа ярих үсэн бэ? 2 удаа уснаа. Тэр одоо сүүлийн бичлэгэн дээр бол та ерөөсөө уухгүй гэж амласан тийм ээ. Тий. За тэгээ амлчаад одоо 2 удаа ярих утсан байгаа байхгүй та. Хиний төсөөд байгаа уу? Аа хичээд Ямар хичээ яг? Төрсөн хичээд төрсөн өдөр болоод уулзч байгаа юм уу? Ер нь өдөр болго ууж байсан. Тэгээд багсан гэсэн бүр уухгүй гэж Бас л болчихгүй нөө. болчихгүй ч яах вэ? Тэгээ 2 удаа 14 онд 2 намаа хүн та ингээд арх уухлаар бит хоёрын бичлэг ингээд ер нь зогсох байхгүй нэг өдөр. Яагаад тэгэхээр одоо би ч гэсэн одоо таныг арх уудсан гэдгийг мэдчихлээр би энэ архины эсрэг хийж байгаа видеогоо зогсоомоор санагдаж байна. Яагаад бол би бас ялагдчихсан шүү дээ нэгсэндээ. Та тэр комментуудыг унших хэрэгтэй байна. Тэгэхээр юу тэн дээр юу ямар коммент гарсан бэ гэхээр нэг коммент бичсэн байгаа байхгүй нэг айгүй муухай хөхтэй заяа. Нохоон толгойг тастаж авчираад ширээн дээр тавьсан ч гэсэн өнгөрж унаа шороотой хутгалттай юм а гэд коммент бичсэн байгаа байхгүй юу? Ойлгож байна уу та? Юу гэж хэлээд байгаа тэр коммент? Тэгээ одоо тэр нэг бананыг рекламцсан байхгүй та юу? Тэгэхэд яг цайрлсан тэр бананы ч юм нэг ч хүн баг залгаагүй шүү дээ. Тэр коммент харин надад харин нэгийг бодлуулчихлаа. Юу? Баярлалаа гэж нэрээ. Тэр нохоон толгой ширээн дээр тавиад тавьсан ч өнгөрөөд шороотоо утгалнаа. Тий. Иймэрхүү коммент бас зүгээр шүү дээ. Би бас нэгийг бодлоо. Гадаад мэдээ би ер нь уншмаар юм байна те. Тэг уншчих хэрэгтэй. Уншаа гэдэг юм. Юу гэсэн үг вэ? Таныг нохоо толгоол гэсэн шүү дээ. Нохоо толгоол гэсэн шүү дээ. Би бас баярлалаа гэжмээр. Нэгийг бодлуулж байна. Тий. Цаал архиа уучлал гэж хийж байгаа юм байна. Үнэн л байгаа үсттэй. Үнэн л байгаа үсттэй. Худлаа яриаггүй ш тэр хүн. Тэгээ чадах юм уу чадахгүй юм уу л асуугаад эргэлзээд байгаа хүмүүс зөндөө ш. Чаднаа би өөрөө амлцсан. Одоо дахиад юм байхгүй.
Тэгэхээр яа гэсэн үг вэ? 7 шүд нь цооролтой. 7 шүд цооролтой. Тэгээд эмчилгээ хийх шаардлагатай. За тэгээд 2 шүд бол авагдах шаардлагатай. Бүр авчих юм байна. Яг нөгөө нэг эцсийн бариан дээр л авагдаж таарчин гэсэн үг л тийм. За тэгээд бусад нөгөө нэг ахуулсан зайнуудтай химийн шүд хийлгээд сайхан чулуугаа төвлгээд өнгөлүүлэх ийм л эмчилгээ хийх юм. Тэгэхээр ер нь хэр хугацаа орох вэ? хугацааны хувьд яг нэг ирээд бүгдийг хийх боломжгүй л дээ. Ингээд шат дараалалтай. За өнөөдөр нэг 2-3 шүд ломдоо ч юм уу. За тэгээд чулуугаар дараа нь түлгээ. За тэгээд чулуу түлгээ дараа шүдээ ахуулаад ч юм уу ийм дараалалаар явна гэсэн. Сургуульд байхад шүдний имлэгт орсон юм уу? Тэрнээс хойш ороогүй. Тэгээ үүдээ 2 шүд яаж алдсан юм бэ? Үүдээ 2 3 4 ч хэдэн шүд. Энэ заажаан болж байсан. Задаа зөхөө гэдэг. Тий. Энэ 2 шүд төлөвчөөс ингээд 3 дахь нь өглөө л тэгээд өгсөн юм байна. Ойлны өрөвслөө сайн өгсөн. Эндээс үзүүлээг л дээ. Тэгээ 2 шүд төлөвчөө нөгөө 2 ч ингээд хоол идэх өндөрлөж. Тэгэл дахиад авчихсан өөрөө сугдчихсан юм уу? Арай ширүүн үгүй юу? Арай ширүүн үгүй юу? Тэгэхээр ингэж асуух гэдэг юм л та. За. Дахиад ингэ сугдчихсан гэж шүү дээ. Энэ ер нь бол хэр одоо юу гэдэг юм байна. Ямар одоо эрсдэлтэй вэ гэж асуух гэдэг л та. Нөгөө нэг бохор болох юм бол мэдээж амь насны тэгэхээр эрсдэлтэй. Тийм. Дуудсаар бохортой хэмжээ за тэгээ эдэлт буглах юм бол ер нь аль хүндэр нэлээд мэдээж зориулт юм биш, ариун биш бус зүйлээр асууж. Ариутгаагүй зүйл. Тэгэхээр ах та ингээ хамаагүй шүд авч ирсэн. Бахаар авч ирсэн. Дараа чи удаа. Гүй энэ чи нийтэд бас биш шүү дээ. Энэ чи бас аюулахгүй юу нэ. Үнэхээр та азтай байхгүй тий? Тэгж бодож чинь тий? Би бол азтай л гэж бодож чинь.
Үнэхээр сайн тий их чадalтай имлэг байна. Саруулын төв хамт олон эмштэй. Тэгээ бүгдэнд ер нь хамт олонд баярлалаа. Энэ их маш олон өдөр яллаа шүү дээ имжлээ. Тэгэл ер нь эмчнэр үнэхээр сайн. Тэгээд өдөр болгон гар холгонд дандаа зөвлөгөө өгнө. Бүгдийн тайлбарлана. Эхнээс нь ахвалал ер нь сайн байна. Сайн ч хэлээ. 2 шүд ахуулсан. Өвцөнгөө тэгэл ломтлоо шүдний чулуу миний амчин бүр юу болсон бэ? Хогийн бүүкер болсон юм шүү. Таны шүдийг ингээд зүгээр хиймэл шүд хийгээд үгүй гэсэн хүмүүс маш олон байсан бохоггүй. Тэгэхээр би баясан амчиг гуугаад найзгаа гуугаад танах ингээд нийгмийн хариуцлагынхаа төлөө нийгмийн хариуцлагынхаа одоо хүрээнд ингээд хийгээд өгөөч, ингээд цогцоор нь хийгээд өгөөч. Энэ хүний шүдийг одоо амны хүндийг эрүүл болгоод өгөөч гэж гуйсны өвд нь одоо зөвшөөрөөд ингээд хийгдсэн шүү заяа. Тэгээ тийм учраас одоо цаашдаа ч гэсэн амны хүндийг одоо маш эрүүл байлгах хэрэгтэй. Яг л энэ бол гоо сайхан эрүүл мэнд бүх зүйл байгаа шүү те. Таны хинээс хэлж байна. Баярлаа. Баярлалаа тий. Ер нь одоо би шууд асуух гэдэг л өнөөдөр хэдний өдөр лээ? Өнөөдөр 12 сарын 25-ны өдөр. Тэгээд сүүлд орсон бичлэгэн дээр бол би танаас асуусан шүү дээ. Уусан уу гэж асуусан. Та 2 уусан гэж хэлсэн тий. Тий. Тэрнээс хойш уусан уу? Үгүй шүү дээ. Юус нэг суугаагүй. Үгүй. За. Тэр анхны өдрийн бичлэг дээр би бол танаас асуусан байна тий. 2 удаа уусан. 2 удаа уусан. Тэрнээс хойш нэг ч удаа уугаагүй. Тэгэхээр маргааш ойлоос имлэгт хэвтэж магадгүй за. Имлэгт одоо хэвтэж магадгүй. Инэрл имлэг хүлээж авъя гэсэн юм шиг үлээ. Тэгээ найзуудаараа яриад. За тэгээд одоо юу хүчлэх юм? Дараа чи зөөр өрөө хэлдэг. Зөөрөөгөө хэлэх үү? Тий. За. Арх бол хуулиар зөвшөөрсөн харт тамхи шүү. За энийг бол та үнэхээр сайн ойлгож байгаа биз? За. Яг бэси мен чамаа дурам мөхөрлөө чиний чихээр дамжуулж тархин төрөвшүүлэх гэрлээ. Хүнтэй зүү юу чамаа зөндөө байгаа бистэй гэлээ гэхдээ бидний шатар сайхан өдөр бидэнд ирнэ. Айлын охин дурлаа дүн мөнгөөр дутаж явна аргадасаа асуудлуу чамаа гүргэж буулаад байна уу? Хин чамаа тоохгүй мэд өнөдөр байж болно хамгийн гол нь хичээх юм бол маргааш гэхэд амжилт олно. Яг бидэнд амьдрахад нь Монгол хэцүү байгаа бүгд хэлдэг хэрнээ харагдах байдлаар дүнэ байгаа. Монгол тупаки хамаатай бэси өдөр бүр байгаа байсан лэзи грэзи байсан уууд надад давхад амар байсан дэсиг одоо болоор хичээж ихсэн муу бүгдийг цэгэлсэн би хэлсэн хомь have to change чамаа тэтгэж байгаа чиний хайртай ээж